компани бүх аймгийн асуудал дөрмөн химбэгэл сөрөнг улсын зан жаргал баяр Хүсгэл аймгийн их улсын Риата шүүхийн шийдвэрх ерөнхий газрын сүлбийн тамир спортын хороо 435 дугаар анги Дулааны 4-р цэглэгаастан төрийн өмчит компани Imperial Gold Mining компани бүх аймгийн асуудал Батбаярын даваа очрыг улсын харьцаг засвшир Сүхбаатар аймгийн Онгон сум яриа сэвсдэгчний тэг 13 дугаар анги Галтрын спортын хороо Ингүтал Монгол шуудан компани бүх аймгийн хурцлан шарын Мөнгөн Баатрыг амлж авч Баян хонгор аймгийн Баянбулаг сумын Риата хүчвийн тамир спортын хороо Мөнхийн бүсэг групп их огдов хиндвж аймгийн Мөнхийн бүсэг группийн бүх аймгийн хурц батрангуй арслан насаг сөрөнгийн золбоо Баян хонгор аймгийн Заг сумын Хариа сэвсдэгчний 339 дугаар анги Галтрын спортын хороо хонгор нутаг хиндвжэний үсэргийн арслан даштржин сэрэн дохтгонор бүхийн барилдааны сургаагийн даван тунжаа. За бүхийн барилдааны 6-гийн даваа хэлэхэд бэлэн боллоо. Харцаг солны даваанд амлж авсан бөхчүүтэйгэн барилдахаар аваргашлан гардсан харцгуу гарч ирэхэд бэлэн боллоо. За зүүн талын тэргүү магнайд Монгол улсын аварга чимдэр эзэнгийн Санжаадан баруун талын тэргүү магнайд Монгол улсын аварга Сүхбаатарын Мөнх бат зүүн талын давар магнайд улсын арслан Намсрайжбын Батсуур баруун талын давар магнайд улсын арслан Сэдвийн Содном доржнор магнайдан барилдахаар гарч ирээд байна. За энэ харцгийн даваанд бүгчүүд гарч ирэлдэхэд бэлэн болж байна. Ямар тааш Баян хонгор аймгийн асуудлыг харцаг төрхөн тодорхой болчлоо. За бусдын бол ярин хэлж мэдэх юм алга хинэнч давж мэднэ. Өрсөлдөөн бол улам ширүүссээр байна. За бүхэн барилдааны 6-гийн даваанд улсын аварга Санжаадан аймгийн хурц заслан Бачаргалыг улсын аварга Мөнхбат аймгийн хурц заслан Дарханбатыг улсын арслан Батсуур аймгийн хурц арслан Бямбачрыг улсын арслан Содном дорж аймгийн арслан Амар жаргалыг улсын Гардганбаатар аймгийн арслан Бэгэл сөрөнг улсын зан жаргал баяр аймгийн арслан даваа очрыг улсын харьцаг засвшир аймгийн хурц арслан Мөнгөн Баатрыг амлж авч аймгийн хурц арслан Золбоо цэргийн арслан Цэрэн дотхнаар тунам барилдахаар зүүн баруун талын засвуулаасан дэвэн дэвсэр гарч ирлээ. За улсын аварга Санжаадан шинээр начин цолны боллыг хангасан аймгийн хурц заслан Бачаргалыг амлж авсан хоорондоо барилдсан хоёр хүүхдөө бивийнийхэн барилдааныг бол сайн мэдж байгаа. Монгол улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат аваргын хүргэн аймгийн хурц заслан Баясгалангийн Бачаргалыг амлж авсан Баян улсын аварга Санжаадан за улсын арслан Содном дорж аймгийн арслан Амар жаргалыг амлж аваад өрлөө. За энэ даваан тунсан Баян хонгорын хоёр барилдаад эхэллээ. Хэн давсан Монгол улсын харцаг солны боловсролыг шууд ангана. Улсын зан жаргал баяр аймгийн арслан даваа очрыг амлж авсан даваа очирч бас барьцсандаа хүрэх юм бол ерөн шийдэмэг даастай юм чи эрен дээ зүгээр. За сугдаад өрөөд авлаа. Шууд мордлоо. Амар жаргал мордохтон дагуулаа хөмөрлөө. За өөрийнхөө салхинд л өөрөө явчлаа да. Улсын арслан Содном дорж аймгийн арслан Амар жаргалаар 6 даван шүгэрлөө. За яг уу ер нь санснаа зөвсөрөлттэй хийгээд барилдана гэдэг бол бас тийм ч зэмлэх зүйл биш байгаа юм. За улсын аварга Мөнхбат аймгийн арслан Дарханбаттай хоёр барилдаж хоёр давсан байна. 3 дахь удаагаан улсын баяр наадмын даваанд барилдаж байгаа. За улсын харьцаг засвшир аймгийн хурц заслан Мөнгөн Баатрыг амлж авсан за улсын арслан Батсуур аймгийн хурц заслан Бямбачртай нэг удаа таарч барилдаж өвдөг широтсон юм байна. За улсын харьцаг засвшир аймгийн хурц заслан Мөнгөн Баатар хоёр за Мөнгөн Баатар эдэг үснээ барьсан түрээд бариад авлаа. Ер нь бас засвшираас бол бэрхэхгүй сайхан л барилдах багтаа Мөнгөн Баатрын хувьд бол бас давж гэмээр нь өөрөө харцаг солон төрн
шууд улсын харцаг солонд хүрчийг бол бас байх газаргүй. За аймгийн Хурц Бадрангуй Арслан золбоо Сэргийн Арслан Зарин догт 2 барьцуулаачлалдаал явна. За нэгэн үед бол бас нэг дивизэнд бэлтгэл сургуулийн базааж байсан юм бөгчүүд. За Цацвшир Мөнгөнбаатар 2 бол 10 удаа хоорондоо таарч барилдаж Мөнгөнбаатар илүүтэй давж ясан гэсэн юм үзүүл тарагдаж байна. Тэгэхээр одоо Мөнгөнбаатарт бол боломж байгаа л гэсэн үг. За 2 Аслан ер нь шийдэмгий сайхан барилчих байхаа. Ялангуяа Сэрэн догтох бол ирээд Яран гаргаа шийдэмгий барилчихыг бол сүгүйс харахгүй. За Цацвшир харцаг давуулаад өрөөдүүлээ. За Мөнгөнбаатарын 2 хөлж ирэн носолтой доо. Монгол өвхийн бас нэгэн шинж бол хөл майг байх гэж одоо шинжийн судар цаасан байдаг. Тэр шалгуурыг бол одоо бүрний хангасан бүх бол аймгийн Хурц Аслан Мөнгөнбаатар олон жил одоо наадамчин олныхон бас улсын цолонд хүрэх болсон гэсэн итгэлийг өнөө жилийн баяр наадамдаа бүрэн биелүүлж Мөнгөнбаатар улсын начин цолны бослыг хангаад байгаа одоо 6-гийн даваанд Цацвширтай харцаг цолны төлөө барилдаж байна. За улсын авраг Санжаадамба аймгийн Хурц Аслан Бочиргал 2 барьсан түрээгүй л яваа. Улсын авраг Мөнхбат аймгийн Хурц Аслан Дарханбат 2 тодорхой барьсан түрээгүй явна. За Дарханбат бол шийдэмгий сайхан барилдаж гэмээр бас аврагыг өгдөгчөр одуулаад харцаг солонд хүрч болно доо. Удам залгаж ирнэ аав хүн ачин гэдэг ийм сайхан одоо эрхэм алдар төрж байна. За манай шовдор начин бол ус дээд талд нь удам яривал Арханга аймгийн Их Тамир сумын Харьяат нохой хэмээх Гомбол зааны удамд бол хамаарна гэж өөрөө ярьж байсан. За тэгээд Монгол өвхийн удам бол одоо тасралтгүй үргэлжилж байдгийн нэгэн тод жишээл болж байна да өнөөдөр. За Тунсан аймгийн Хурц Аслан золбоо Сэргийн Арслан Зарин догт 2 барьцуулаачлалцаар л байна. За улсын арслан оюун болдоор давж Монгол улсын начин цолны болцлыг хангасан Бян Бочир улсын арслан Батсан өртөө барилдахаар гарч ирж байна. Улсын зан жаргал баяр аймгийн арслан даваа очирыг амлж болсон жаахан голлоо дөрлөө. За даваа очирч бол ер нь барьцсандаа хүрэх юм бол ер нь мордо хутгаач ер нь даастаа ирэндээ. За улсын Гарданбаатар аймгийн Асалан Бэгд сүрэн гамлаад барилдаж эхэллээ. Дахин өрсөн 2 бөхөө. За улсын харцаг Цацвшир аймгийн Асалан Мөнгөнбаатар 2 жаахан голлохоор явж байна да. За Тунсан 2 Аслан бас засуулууд нь жаахан голлуулж барилдуулмаар л байна. Улсын зан жаргал 2 ичгсэн. За улсын харцаг Цацвшир аймгийн Хурц Аслан Мөнгөнбаатар 2 барилцаад авлаа. Улсын баяр наадамдаа 3 удаа шүгүрчээд байгаа манай шилтийн харцгуудын нэг Алтан багны Цацвшир харцаг. Энэ жил одоо 4 дахь удаагийн шүгүрөөд харцаг солон батлахын төлөө барилдаж байна да. За 2 дахь удаагийн харцаг солон батлах юм бол ер нь тэгээд эрэмб бол нэлээд дэшин болж ирэн Цацвшир харцгийн хувьд бол 1 удаа 6, 2 удаа 5 давж 3 шүгүрчгээд байгаа. Энэ жил одоо 3 дахь удаагаар 5 давсан. Дахиад 2 дахь 6 давах уу гэдэг бол хэдхэн мөчийн дараа шийдэгдэн.
За улсын асуулан Батсүрөмгийн хурц таслан бям бочроор давлаа. За золбоо шуудаг нэмэрсэн төрлөөд. За холоос ачлаа тутуудлаа зэрэн дөхтөх түрүүн бол ер нь бүрэн төгсийг ингээд ачицсан шүү дээ. Зориг бол орцсон байгаа зэрэн дөхтгийн хувьд. За улсын асуулан Батсүр цэргийн аймгийн хурц таслан бям бочроор 6 дав шүүгэрлөө. За 3-4 үеийн удам төх улсын асуулан Батсүр даваад бугаан торлоо. Түүний өвөө нь бол Чотон гэлэг 1950 оны улсын баяр наадамд улсын дархан авраг Батсүрээр 5 давж Монгол улсын начин цолонд хүрч байсан бол түүний ам намсрайжв 1988 онд улсын зан тулгаагаар 6 давж улсын өсгөдөр чимэгтэй начин цол үрдсэн инэмжилтаараа 2004 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар улсын арцаг цолонд төрсөн. За Батсүр бол улсын баяр наадамд төрүүлсэн шүвгийн дөрв 8 шалгарч үлдэж барилдаж байсан. Ийм бүхтөө. За аймгийн хурц таслан золбоо сэргийн арслан зэрэн дөхт 2. За золбоо өнө шуудагны сайхан барьсан төрүүлсэн байсан алдчихжээ. Улсын зан жаргал 2 аймгийн арслан даваа очир 2-ыг голлуулмаар л байна. Даваа очир бол гэртээ тэргүй дайрч барилддаг бүхтэйгээд жаргал 2 жаахан ухраал байна. Улсын авраг Мөнхбат аймгийн хурц таслан Дархан Бат 2 сэнжиглэг өснөө барьцанд барил бүрээд барилцаад авсан байна да. За Сүхбаатарын Мөнхбат авраг өнөө жил төрийн их баяр наадамдаа 7 дахь удаагаан шивгэрсэн. Та 6-гийн даваанд аймгийн хурц таслан шинээр начин цолны боловсролыг хангасан Дархан Батыг амлаж аваад барилдаж байна. Улсын авраг Санжаадамб аймгийн хурц таслан Бачаргалыг амлаж авсан барилдаж байна. Төрийн их баяр наадамдаа 6 дахь удаагаан шивгэрсэн Санжаадамб. За гол төв хэсэгт цэргийн арслан зэрэн дөхт аймгийн хурц таслан золбоо 2 барилцаар л байна. Хаяа хонгор аймгийн Баянболог сумын харьяат үхэнчлээ төрөлдааны олон улсын хэмжээний мастер насаг сөрөнгийн золбоо Хаяа хонгор аймгийн баяр наадамд 2015, 16, 17 онуудын баяр наадамд дараалан төрүүлсэн. Үхэнчлээ төрөлдааны хүнд ижинд өөрийн нутгийн ах улсын начин Чулуун Бутыг залгамжлан барилдаж байгаа. За шуудаг нэмэрсэн түрээд бариад авлаа да золбоо арслан. Яг л дөрвчийн барьсан төрсөн байгаа. Сайхан мордлоо да. За ингээд шууд харцаг солон төрлөө. Ер нь одоо аймаг сэргийн солтой хөгчүүдийн барилдааны амжилтаараа манлайсан бүх бол шууд улсын гарцаг солон төрдөг энэ уламжлал өнөө жилийн баяр наадам дахиад давтагдж байна да. Хаяа хонгор аймгийн Баянболог сумын харьяат үхэнчлээ барилдааны үндэсний шигшээгийн гишүүн их багт хэн дэмжээний үг аймгийн Хурц Батрангуй арслан насаг сөрөнгийн золбоо сэргийн арслан цэрэн дотохоор 6 давж Монгол улсын харцаг солны боловсролыг хангалаа. За яг утгахтан дагаж мордоо хойсон суулгачихлаа да. За улсын авраг Мөнхбат авж аймгийн хурц таслан Дархан Батундаа Ус аймгийн баруун түрүүн сумын харьяат улсын авраг Мөнхбат аймгийн хурц таслан Дархан Батаар 6 давж шүгэрлөө. За хоёулаа одоо солонгосон барьснаас ганцхан дахимдаа дайрцсан байна. Энэ бол Мөнхбат аврагын тархан даастай мехнүүдийнх нэг.
За улсын зан жаргал баяр аймгийн Арслан даваа ачир 2 зүүн талаараа дөрвөлжин золгоод 10 золгоод дөрвөлжин золгочихсан байна да. За даваа ачир нэг илэг өснө барьсан төрөөд авсан тойруулаа дутуудлаа. За лавхан сугдаж барих юм бол ерөн шийдэмгийн юм ярина. За яг энэ илэг өснө барьснаас бол усч тогтоочих баха да улсын зан жаргал баяр. Чацтай аралтай маш сайхан мэдэрч барилдаж байгаа улсын зан жаргал баяр өөрийнхөө дархан даастай мэхэн дээж яарахгүй сайхан золгож байгаа л шуудган төрж барилдахыг бол бодож байгаа. За 7 удаа таар сургаад нь жаргал баяр давж байсан юм байна. Тийм учраас бол аргал сурсан л бүх байна да даваа ачирыг бол ерөн. За улсын гард Ганбаатар аймгийн Арслан Бэгдсэрэн 2 дөрвөлжин барьцтай хүч үтсээр байна. Өнөө жилийн баяр наадамж 9 дахь удаагаан шүгрөөд барилдаж байгаа улсын гард Ганбаатар шинээр начин солны улслыг хангадаг аймгийн Арслан хаан даатгал компани өвтөр мөнхийн Бэгдсэрэн гамалж авсан барьц дүр тавилцлаа. Нааталд нь улсын харьцаг засвшир аймгийн Урсаслан Мөнгөнбаатар 2. За ер нь элэг үсний барьц бол тэртээ тэргүй барьц барилдандаа Мөнгөнбаатар бол. За улсын авраг Санжаадан аймгийн Урсаслан Бочиргал 2. Дөрвөлжин барьцсан төрсөн байгаа. За барьцын задлаа Бочиргал. За улсын гард Ганбаатар аймгийн Арслан Бэгдсэрэн 2 урд нь 2 удаа таарч барилдаж тавсан байна. Ялангуяа 2017 оны улсын баяр наадмын 4-ийн даваанд онолтоор таарч Ганбаатар давсан гэсэн үзүүлэлтийг та харж байгаа бах. За сайхан барьсан дүрээд авсан да. Бэгдсэрэн сугдаа дүрээд авсан байгаа. За эндээс тайран дамушиг да. За Савхан аймгийн Отхон сумын Хариатад аян бүхэн дэвж алдар спортын өрөөс түвшний 325 дугаар ангийн бүх аймгийн Арслан Дөрмөнхийн Бэгдсэрэн улсын гард Ганбаатараар 6 давж Монгол улсын харцаг солны болцлыг хангалаа. Сайнхуу очирван Отхон дэнгэр хайрхны хинхүү Отхон сумын Хариат аймгийн Арслан Дөрмөнхийн Бэгдсэрэн шуу 6 давж Монгол улсын харцаг солны болцлыг хангалаа. Отхон нутагтан анхны улсын харцаг солтон болж байна. Гэхдээ заанч болохыг үгүйс гарахгүй дээ. Яа, очирван хайрхан Отхон дэнгэр сумынхан бол одоо баяр наадмаар маш сайхан баярлж байна. Бүгэл бүтэн түүхийн хуудсыг нээлээ. Маш сайхан хүчтнэрээ бахархаж баярлаж байгаа.
Очроо найрхан Отхон тэнгэр нутгийнхан бол одоо Монголын хамгийн үзэсгэлэнтэй сайхан газар байгаа. Түүнээс гадна Монгол бүхийн түүхэнд улсын баяр наадамтай дүүцэх Даншиг наадмын дараа бол уул тайлгын наадам гэж одоогоор бол цагаан сарын барилдаантай дүүцэх том наадмыг жилдээ одоо явуулж байсан түүхтэй байдаг. Тэр уул тайлгын наадам бол сүүлдээ ер нь Цасаг тааныхан Сайн Оюун хан аймгийнхан бол ер нь одоо Богд хан бол Хинтиг хан уулыг тахих наадамд бол хол нутгаас очиход бэрхшээлтэй байна гэд Богд эзэн хандам бол өргөх бичиг барьснаар бол Отхон тэнгэр хайрхнаа дахиж уул тайлгын наадам хийж ирсэн юм уламжлал байдаг. За тэгэхээр бол одоо Цасаг тааныхан Сайн Оюун ханыхан бол одоо Отхон тэнгэр хайрхнаа дахиж уул тайлгын наадам хийж тэр наадамдаа шүүгэрсэн бүхчүүдэн бол цол чимэг олгож байсан нь бол гарцаагүй юм аа. Тийм ч учраас манай Отхон тэнгэр хайрхны билээс бол улсын алдар цолтой хөгжүүл цаашдаа олноор нь төрж гарах юм авшигтай нутаг гэж би бол ямагт бодож явдаг. Тэр өнөөдөр бол биелэж Савхан аймгийн Отхон сумаас улсын анхны цолтон тэр дундаа шууд гарцах цолтон төрж байна. Тэгээд цаашдаа заан чулчгийг одоо хэн бэ гэхвдэ. За улсын авраг Санжаадан аймгийн хурцаслан Батчаргал 2 барьц төр тавилцлаа. За энэ барилж байгаа 3 хос 6 бөхөр бүхэн барилдааны 6-гийн даваа шавтарна. За улсын авраг Санжаадан аймгийн хурцаслан Батчаргал 2 шуудагдсан барьцтай боллоо. За дөрөв хөндлөлтсөндөө дутуудлаа. За Жаргал 2 бол шуудагдсан барьснаас дөрөв хөндлөлтсөн байгаа. Эндээсээ бол ус тавихгүй л гэж үзэх байх. Ухраал байна аймгийн Арслан даваачир. За Жаргал 2 дөрөв хөндлөлтсөн байгаа. Энийг алдахгүй гэж байна. За ашхаа татлаа өндөгт нь тойруулт татсан. За барьцадраа тавьчихлаа. За ашхаа явлаа улсын авраг Санжаадан аймгийн хурцаслан шуудагд төрлөө давлаа. За улсын авраг Санжаадан аймгийн хурцаслан Батчаргалаар 6 давж өгрлөө. За улсын харцаг Затсавшир аймгийн хурцаслан Мөнгөнбаатартай улсын зан Жаргал 2 аймгийн Арслан даваа очиртой бүхэн барилдааны 6-гийн даваанд барилдаж байгаа. Энэ 2 хос төрөн бөхөр бүхэн барилдааны 6-гийн даваа шавтарнаа. За улсын зан Санжаадан аймгийн хурцаслан Батчаргалыг давсан барилдааныг харуулж байна. За дахиндаа зарцсан аймгийн хурцаслан Шарын Мөнгөнбаатар улсын харцаг Затсавшираар 6 давж Монгол улсын харцаг солны болцлыг хангалаа 3 дахь харцаг төрлөө.
Оюунд Монгол наадмын шууд дамжуулалтын ерөнхий ивент тэтгэгч хөгжлийн түүчээ Эрдэнэт үйлдвэр. Бодол баясгаланд оюунд Монгол наадмын шууд дамжуулалтын ерөнхий ивент тэтгэгч Хаан банк. Амт чанарын дээд Улаанбаатар гурил. Амт чанарын дээд Улаанбаатар гурил. Бодол баясгаланд оюунд Монгол наадмын шууд дамжуулалтын ерөнхий ивент тэтгэгч ухаалаг амьдралын хэв маяг Санто апартмент. За тод Шахад татаад өргөд гаргаад ирсэн. Шуудгны барьсанд бүрсэн байдлаас шахад татаж өргөж гаргаж давж байна. Сумын аваасаргаар хоёр шүгэн 16-д үлдлээ. За давхар шуудгны барьснаас далаа авраг Сүхбат татаж гаргаж шахаж гаргаж аргагүй л одоо бас бяраар илүүрхэж байна. За шахад татаад гаргаад ирсэн. За яарамгүй ингэж барьцаа хангаж байж л барилдах ёстой. Сэргийн зан амар дэвшин за Батцэрэг зааныг баруун хонгодож гаргаж ирээд давж байна. Төмөрч юм. За сог толгоо ургалаад авсан. Эйтайхан барьцсан ч хөрлөө дээ. Дахиж гудадсан. За ингэж явж итүүлэх юм уу, мордуулах, гутгуулах, хөмрүүлэх тийм их ирэх үгүй газаргүй шүү дээ ямарч бас бол. За сайхан хонгод үрсэн дээ. За энэ хонгодооны тийм олон гიშгэдэл өглөгүй дарж унж байгаа байдлаар баруун гарыг ерөөсөн яг биетэй наадуулаад дартсан учраас тэнцвэр авах болцоо олгосонгүй. Та туулж татна. Зайлдаа. За мөн гой зайлдаа да харин. За шахадцсан. За ингэж шахадцсан. Дараагүй хоёр гартаа бяртай барьцаараа гэж ингэж баглж барьсан учраас од хүнэ чинь биеэн суллагч болцоо байсангүй. За хөмрөө болсоо. Гутгаа болсоо. Дахиад хөмрөө болсоо. За гацаагүйний хашира
харуулж байна. Туршлага харуулж барилдаж байна. Шинган 2-2-ийн барилдаан. За амар дэвшингийн баруун хөлийг авсан. За аргагүй сумын газар гардын хувьд бол ингээд нэг мөрний барьснаас хонгонд хүрэх юм бол том тогтоод өгүүлдэг. За Тунсан Начин аймгийн арсан Батболт 2-ийн барилдааг таргидж байна. Татахгүй ч ерөөсөн үйлчилж болтгүй. За мөн гоё тавьтлаа даа. Барьц 50-аагүй байхад шуудганы барьсан даваргыг бариулчих юм даа. Тэгээд сони өргөд гаргаад ирлээ. Сүү хөлөө өргөж тавьдгүй юм байх юм. Хүмүүс сони юм аа. Сүү хөлөөрөө гашиж өргөдгөө хавирлаа мордлоо. Давлаа. Үсгэд аймгийн шинэ нэр сумын харьяат бүх Монгол улсын Начин Мөнхбаатар Монгол улсын дахин авраг Бат Эрдэнэ долоод ууж Монгол улсын заан цолын болцол хангалаа. Долгор төрийн 2227 жилийн их Монгол улс сан байгуулсны 812 жилийн ардын хувьсгалын 97 жилийн